Сайн залуусаа. Бид та бүхэндээ тун сайхан гарсан амьдрах сайхан хэмээх Монгол цувралыг хүргэж байна. Та бүхэн цувралаа дуустал үзэж бидэндээ хамт байгаарай. Цуврал маань эхлэхэд нэгэн захирал удахгүй эхлүүлэх томоохон төсөлтөөр хий ажиллахыг зарлана. Silk Road төслийн шинэ удирдагчийг зарлах гэж байгаа явдал юм. Үнэн дээр мань эхэлцийн дарга өөрийнхөө тус төсөлтөөр ажиллана гэж бодож байтал захирал нь энэ удаад залуу үедээ итгэл хүлээлгэхээр шийджээ. Тэр нь салбарын захирлуудын нэг болох бүрт байдаг. Энэ их итгэл үнэмшлийг алдахгүй хичээж чадах бүхнээ дайчлан үнэн шударга ажиллана гэдгээ та бүхэнд амлаж байна. Бүртийн хувьд шулуун шударга зантай дайчин бүсгүй. Энэ бүхэн түүний байгаа байдал өөртөө итгэлтэй зангаас нь илт харагдана. Ер нь мань захирал эдгээр болон дарга нарт дундаа бүртэд хамгийн ихээр итгэдэг. Тиймээс бусад дарга бүртэд атаархна. Ялангуяа төслөө булаалгасан манер бүрийг атаархна. Энэ том төслийг хүлээж аваад ихтэй хийх ажил ч одоо юу байх вэ? Төлөвлөгөө гэж юм байна уу? Тус өдөр бүртийн ах анхаа ээжигээ өөд болсныг сонсоод нэн даруй Америкаас ирдэг. Тэгээд түүний тосгоор ирсэн хүнд бүрт байдаг. Бүртийн хувьд байнга л ажил гисээр байгаад гэр бүлээсээ хүйтэн хүндээ өссөн нэгэн. Тийхүү олон жилийн дараа ахтайгаа уулзсан ч ажиллаад нэг тавьж түүнийг үл тоовно. Мэдээж ингэхээр ах нь уурлалгүй л яах вэ? Хүн тосох гэж ирчгээд уцаар хүн загнаад зогсоодох юм аа. Бүртийн ах талиагаа чэжигээ маш ихээр өгүүлж байхад бүртэл ганцаархнаа үл гуниглана. Ер нь тэрээр ээжигээ тухай биш харин аавдаа санаан зовно. Учир нь ээж нь бүртийг хар багаас нь нүд үзүрлэж гэрээс нь хөөсөн байдаг. Тэгээд аав нүунийг мэдэх тул ээж нь өөд болсон тухай том ахт нь төрүүлж дуулгасан байв. Ээжийг аль хэдийн амьсгал мараасныхын дараа л аав биднэрт хэлсэн мөн. Хэлээ. Аах бол Америкт байгаа танд хэлсэн мөн да. Тус эгч бол үхүү хөвтлээ төрсөн өхнөө үзэн ядсан түүний ээж. Харин тус ах бол бүртийн аав үлцээх үү. Тэрээр эхнэрээ өөд болсон тул хүүгиндээ амьдрахаар ирсэн байв. Ер нь мань ах 3 хүүхэдтэй бөгөөд тэд бол том хүү анхаа, дунд хүү отгоо, бага охин бүрт. Анхаагийн хувьд эхнэр охины хамтаар Америкт амьдардаг. Харин отгоо сайхан гэрэлсэн ч хараахан хүүхэдтэй болж амжаагүй яваа. Гэтэл бүрт ажил гэж явсаар байгаад одоо болтол ганцаараа л амьдрна. Ээжигээ өөд болоход нь хамгийн ихээр гуниглах хүн бол дунд хүү отгоо байв. Учир нь ээж нь түүний 3 хүүхэд дундаа хамгийн ихээр хайрлан өсгөжээ. Хүн болгон гуниглаж байхад бүртэл ганцаархнаа утсаа оролдоно. Тийхүү отгоо бүртийг хараад зэвүү дургу хоёр нь зэрэг хүүрдэг. Ер нь отгоо бүрт хоёр бие туйлын дургу. Мэдээж энэ бүхэн хүүхдээ ялгаж хайрлсан ээжээс нь эхлэлтэй. Одоо тэгээ манайхыг мэддэг болсон юм чинь орж гарч байгаарай. Ах дуулс байна да. Наа чи чамтай хүү юм яриад байгаа юм шүү. Хараа. Тус эмэгтэй бол отгоогийн эхнэр Амина. Тэрээр нөхрийгөө дүүтэйгээ таарамжгүйг мэдэх тул тэр хоёрын арга ивийг олохыг хичээнэ. Тэгээд түр болохгүй болохоор нь отгоог дэлгүүр гаргана. Тийхүү энэ дундаа хүн болгоны арга ивийг олж байгаа хамгийн ухаантай хүн нь тэдний бэр Амина байдаг. Бүртийн аав цаашид хүүгиндээ амьдрах болсондоо ч гуниглана. Учир нь түүний бэр Амина наанаал цайлхан мэт боловч үнэн санаа муутай нэгэн. Тэгээд одооноос хэрээр хадантайгаа яаж амьдрандаа гэдэл бөөн стресс болдог. Бүрт аавыгаа гэртээ дагуулan ирэхийг хүссэн боловч аав нь мөн л татгалзсан. Учир нь тэрээр охиндоо аавшиг нь байж чадаагүй учраас цаг ямагт охиноосоо санаа зовно. Та манайд амьдрал та. Танад очихгүй. Тэгээд та хаана амьдрах гэдэг? Тэгээд үлцээх үү том хүүгээ даган Америк руу явахыг хүсдэг. Үнэн дээр анхаа аль эртэл хүүгээ харуулахаар аав ээж хоёроо Америкт урьсан байжээ. Гэтэл ээж нь охин хүүхдэд дургүй тул аавыг нь чихний өвчтөй хэмээн худлаа хэлж явуулаагүй байдаг. Тантай л хамт Америк явах гэдэг юм шүү. Чамтай хамт явж болох юм уу? Тэгээд юутаач анхаа энэ удаад аавыгаа дахин урьхаар болдог. Тэгсэн үлцээх үү гинэт сэтгэлэн сэргэж хадгаламжинд байгаа хідэн төгрөгөө шалгагаар шийднэ. Хашаа байшинтай нэг очичоод ирээ да. Хэд хоног эзгүй өргөцсөн юу болж идэх юм бол та.
За гэтэл анхаа ажлаас нь гадаад ажилчдыг цовдгож байгаа тухай эхнэрээсээ сонсдог. Тэгээд түүний эхнэр удахгүй төлөх байрны түрээснээсээ айж байдал хийцүүднэ. Тэгэхээр анхаа ажлаасаа ч халагдсан гарцаагүй болж аавыгаа татагч худлаа болдог. Үлзийхүү гэрээсээ гарахдаа отгоодоо тааралдана. Анзаарал отгоо гоё байранд амьдрахын зэрэгцээ үнэтэй машинч ундаг. Хашаа байсандаа очиод ирье. Даанч тэрээр энэ бүхнийг аав ээжээрээ ахуулсан байдаг. Бүрт аавыгаа хүргэж өгөхөд аав нь түүнийг гадаа нь хүлээлгэж ганцаараа ордог. Амина хадамтайгаа амьдрахаас санаан зовж ахтай нь хамт Америк руу явуулахыг хүснэ. Гэвч энэ талаар нөхөртөө хэрхэн хэлхээ мэддэггүй. Ах аавыг Америк авч явах уу? Одоо ахтай энэ талаар ярилцаад яах юм бэ? Мөн тэрээр бүртийн хүйтэн хүндий занг далдуур ярина. Бүрт сонирн мэ тий. Бүрт олон жилийн дараа төрсөн гэртээ ирээд багын явдлаа дуурсна. Гэвч түүний дурсамж тэр чигээрээ хар бараан үйл явдлаар дүүрэн байдаг. Учир нь ээж нь юмс болоход дунд хүүгээ хайрлаж бүртийг үзэн ядна. Энэ хэдэн хувцас бушиг хуугаад. Хаврын шалгалт хэлсэн. Хичээлээ хэрэгтэй штий. Тэгээ яадаг. Зар гэж дүү заяад хурдуугаар удаахтай шүү за. Тэгээд үлзээ охины өмөрч хамгаалах гэсэн ч эхнэрийнхээ үгнээс гардаггүй байв. Шалгалтандаа бэлдээ. Аав нь угач. За бити барьчилсаараа зүгээр. За үлзээ. Махаа ирчихье. Тэгээд отгоо ээжээрээ төрий барьж байнгал бүртийг дээрлэгдэг байв. Ер нь ээж дундах хоёр нь бүртийг нүд үзүрлэж байхад аав том ах хоёр нь өмөрдгүй байв. Стэнфорд их сургуулиас. Анхаагийн хувьд багасаа л гавл. Тэрээр Стэнфордын их сургуульд тэнцэхэд жилдээ 20 саяын зардалтай гин. Тэгсэн ч аав ээж хоёр нь бүх мөнгөө шахаад ч хамаагүй ахыг нь явуулжээ. Мөнгөө бүр шавхаад явуулчих. Дээрээс нь бас охин нэг сургуульд орно. Тэрний төлбөрийг бас яах вэ? Хос онжогч гэсэн хүүгээ явуулна. Хүүгээ Америк явуулна. Гэвч тэд ахыг нь явуулсны хариуд бага охиныхоо өрөөг түрээсэлж бүрт галтагоонд хичээлээ хийн. Цаашлаад дунд хүүдээ диплом худалдан авч үнэтэй хувцас авч өгөх боловч охиндоо болохоор нэгж төгрөг өгдөггүй байв. Тийч бүгэл мөрөөдлийг нь хүртэл унтраа сургуулиас нь гаргах гин. Эмэгтэй хүн мөрөөдлөөр яадгийг. Би ер нь чамайг муу яваасаа гэж хүснэ гэж байх ба. Та өөрөө дурандаа хүүхдээ болоо эцтэй. Яасан задарсан ам өвчээ. Яасан. Эцтэй тэр мөчд бүрт гэрээсээ явсан байдаг. Тэр үед аавч гэсэн охиноо хамгаалалгүй зөнд нь орхижээ. Ер нь тэрээр гэрээхэндээ дургүй шалтгаан нь энэ байдаг. Бүрт аавыгаа гарч ирэхгүй утгаар нь араас нь гэрлүүнд ордог. Гэтэл аав нь дансандаа ямар ч мөнгөгүй болжээ. Учир нь отгоо аав ээжийнхээ мөнгөөр машинаа сайжруулж байранд ч орсон байв. Тус орой бүрт аавтай шинэ утас, шинэ хувцас авч өгч ажил явдлынх нь мөнгийг ч дааж аавынхаа сэтгэлийг заасна. Гэтэл бэр хоёр хүүд нь энэ явдал таалагдсангүй. Ер нь бүртийн хувьд толгой сайтай учраас хэдийн захирал болж амьдралаач сайхан авч яваа энэ. Аав нь дансны дэвтрээ шалгатал 4 сая төгрөгл үлджээ. Тэгээд тэрээр яагаад мөнгөгүй болсноо том хүүдээ хэлдэг. Тэгсэн утгаа үнэхээр л аав ээж хоёроо хамаг мөнгийг шавхан байж амьдралаа босгожээ. Тэгээд тэрээр үүндээ сэтгэл ханахгүй үлдсэн жаахан мөнгөнд нь шундаг байна. Цаадах чинь ер нь энэ дотор байсан бүх юмыг өрн таран хийгээл дуусч байгаа нөхөр штэ. Чи энд оноо юм байсан. Анхаагийн хувьд хол амьдрахтаа энэ талаар огт мэдээгүй байжээ. Тус өдөр тэд бүгд ээжигээ гаргана. Гэтэл бүртийн утсан дуурч ажлаас нь дуудана. Үнэн дээр тэрээр тус өдрийн уулзалтаа хойшлуулсан байсан ч нарийн бичиг нь энэ тухай мэдээгүй байжээ. Тэгээд компани ерөнхий захирланд дахин бүрт рүү залгана. Бүрт ээжиг нь ажил явдал болж байгааг захиралтаа хэлээгүй байв. Яах гээд байн залгаад байгаа юм бэ? Би очиж чадахгүй гэж хэлсэн штэ. Тэгээд бүртийг уцаар ярих болгонд нь отгоогийн уур нь хурч муудалцсан. Анхаагийн хувьд бүрт отгоо хоёрыг муудалцах болгоод санаан зовж өөртөө буруугаа мэдэрнэ. Бүртийг өмөрөөд байгаа юм. Байн уцснаасаа салахгүйсэн бүртийн буруу өстэй. Гэтэл отгоо өөрийгөө зөвтгсөөр л байдаг. Тэгээд ч бүртийн ийм зан авиртай болоод байгаа нь бидэнтэй хамааралтай л баг.
Оройн болоход бүрт Итали хоолны газар ирж хуйцаа захиална. Алха. Тэр хүн хойцоо идэг нэ. Итали хоолны газар гэдэг хэлсэн байгаа сте. Хийсэн, гуйгаад байна. Үнэн дээр тус ресторанд хуйцаа байдаггүй. Мань ахлах тоогооч бүртийг харангуудаа шуудал бодлоо өөрчилдөг. Түүнийг хуйгаа гэдэг. Хуйгаа бүртийг харангуудаа л анхны харцаар дурлана. Тэгээд удалгүй хуйцаа гарч бүрт дээр ирэхэд идэлгүй гарын явна. Энэ нь хуйгагийн анхаарлыг улам ихээр татдаг. Ер нь тус зурвал дээрх бүтлгүй баахан ирчүүд донд ганц гайгүй нэг залуу нь хуйгаа байдаг. Сайн юмтай хайц. Би яаж мэдхий? Эйгүү зурглын маань 1-р анги төгсдөг байна. Цаашид хуйгаа бүрт хоёрын дунд юу болохыг дараагийн ангиудаас та бүхэн хүлээ авч үзээрэй. Бид та бүхэнд амьдрах сайхан зурлын эхний ангийг хүргэлээ. Зурлын тухайд амьдрах сайхан зурлал нь Tog Pictures болон Navatia Pictures-ийн хамтын бүтээл бөгөөд найруулагч Хүсэлбаатар найруулжээ. Бид бүхэн түүнийг ядуугийн зовлон кинон дээр ажилласан гэдгээр нь сайн мэднэ. Найруулагч Хүсэлбаатар энэхүү бүтээлээ зохиолч Анаим бичсэн. Бүх зүйл сайхан хэмээх өгүүлгээс сэтгүүлсэн байна. Зурлын дүрд жүжигчин лавсүрэн тоглосон үнэхээр сайхан байсан. Бид бүхнийг байнга инээлж ирсэн тэрээр энэ зурвал дээр инээд гүнийг хоёрыг хослуулан харуулжээ. Эцдээ энэхүү зурвалын санаа нь ганц амьдрах энэ дэлхийд энэ найртай бибисээ хайрлаж хүндлэх юм бол амьдрах үнэхээр сайхан гэдгийг илэрхийлжээ. Та бүхэн амьдрах сайхан онлайнт киногоо 7 хоног бүрийн даваа гараг бүр Univision Монгол багц Look TV-гийн Navatia Originals зэснээс DD-шин 807 дугаар цуугаас шинэ ангиудаа хүлээн авч үзэх боломжтой. Амьдрах сайхан гэж